За сайн байцгаана уу. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлийн төсөл Дэлхийн банкнаас үзүүлж байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуушлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр. Модуль 2, сэдв 2-1, сургалтын хэрэгцээг үнэлэх. Дэд сэдв 2-1, сургалтын хэрэгцээ, үнэлгээ, зорилго, арга. Үр дүнтэй сургалт нь нарийн төлөвлөлтөөс эхэлдэг. Сургалтын хэрэгцээг үнэлэхдээ сургалт эхлэхээс өмнө хэн юу сурах хэрэгцээтэй байгааг тодорхойлох нь нэн чухал юм аа. Нэгт нь хэрэгцээний үнэлгээний зорилго, арга, агуулга, ярилцлага, ажиглалт. Зорилго нь сургалтын зорилгыг тодорхойлох, сургалтын агуулгыг боловсруулах, суралцагчдын одоогийн мэдлэгийн түвшинг үнэлэх. Энэ нь зөвхөн хэрэгцээтэй сургалтыг хийхэд тусална. Сургалтын хэрэгцээг тодорхойлох үнэлгээ хийх нь дараах үндсэн зорилгоодыг агуулдаг. Сургалтын зорилго тодорхойлох, юу сургах, ямар үр дүнд хүрэхээ тодорхойлох нь хамгийн чухал. Үнэлгээний үр дүнд үндэслэн суралцагчдыг сургалтын дараа ямар мэдлэг чадвартай болсон байхыг тодорхой зорилго болгон дэвшүүлнэ. Сургалтын агуулга боловсруулах. Цуглуулсан мэдээлэл нь сургалтын сэдэв, хамрах хүрээ, гүнзгийрүүлсэн байдлыг тодорхойлоход туслана. Тухайлбал, оролцогчдын дийлэнх нь тодорхой ур чадварт дутагдaltaй байвал сургалтын агуулгад түүнийг илүү чухалчлан оруулах хэрэгтэй. Суралцагчдын одоогийн мэдлэгийн түвшинг үнэлэх. Энэ нь сургалтын эхлэлийн цэгийг тодорхойлж, сургалтыг хит хялбар эсвэл хит хүнд байхаас сэргийлдэг. Суралцагчдын өмнөх туршлага, суур мэдлэгийг харгалзан үзэх боломжийг олгоно. Зөвхөн хэрэгцээтэй сургалтыг хийхэд туслах. Байгууллагын нөөц, цаг хугацааг үр ашигтай ашиглахын тулд зөвхөн зайлшгүй шаардлагатай сургалтыг зохион байгуулах нь чухал. Хэрэгцээний үнэлгээ нь үүнийг хангана. Сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, суралцагчдын бодит хэрэгцээнд нийцсэн сургалт нь илүү үр дүнтэй бөгөөд тэдний оролцоо идэвхийг нэмэгдүүлдэг. Асуулгын арга. Олон тооны хүнээс мэдээлэл цуглуулахад тохиромжтой. Ямар ур чадвар дутагдaltaй байгааг, ямар сэдвээр сургалт авах сонирхолтой байгааг тодруулах. Ярилцлагын арга гэдэг нь хувь хүмүүсээс гүнзгий мэдээлэл авах, тэдний хэрэгцээг нарийн ойлгох. Ажиглалтын арга гэдэг нь бодит ажлыг, орчинд ажилчдын гүйцэтгэлийг ажиглаж ямар ур чадвар дутагдaltaй байгааг тодорхойлох. Баримт бичих шинжлэх арга гэдэгт байгууллагын тайлан, ажил үүргийн хуваар, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг баримт бичгүүдийг судалж сургалтын хэрэгцээг олж тогтооход оршино. Хоёрт нь үнэлгээний үр дүнг ашиглан сургалтын зорилгыг тодорхойлох. Хэрэгцээний үнэлгээний дараа цуглуулсан мэдээлэл тулгуурлан сургалтын хамгийн чухал зорилтуудыг тодорхойлно. Энэ нь сургалт ямар үр дүнд хүрэх ёстойг тодорхой харуулдаг. За дэд сэдв 2-1 сургалтын хэрэгцээ, үнэлгээ, зорилго, арга, асуулга. Олон тооны хүнээс богино хугацаанд мэдээлэл цуглуулахад хамгийн тохиромжтой арга. Энэ нь тухайн байгууллага, хэлтэс эсвэл багийн түвшинд ямар ур чадвар дутагдaltaй байгааг, ажилтнууд ямар сэдвээр сургалт авах сонирхолтой байгааг тодорхойлоход чиглэгддэг. Их хэмжээний өгөгдөл цуглуулах, оролцогчдын хувийн нууцыг хадгалах, мэдээллийг хурдан боловсруулах боломжтой. Харин хариултын гүнзгий байдал хязгаарлагдмал байж болно. Зарим тохиолдолд хариултууд нь бодиттой бус байх магадлалтай байдаг. За асуулгын арга нь олон хүний санаа бодлыг нэгэн зэрэг богино хугацаанд авах боломжийг олгодог. Ялангуяа насанд хүрэгчдэд чиглэсэн сургалт чадварчуулах хөтөлбөрүүдийн өмнө дараах зорилготойгоор өргөн хэрэглэгддэг. Асуулгын хэрэглээний жишээ. Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн сургагч багш нарт тусгай чиглэл асуулгаар тодруулах зүйлс. Ур чадварын хэрэгцээ. Ямар ур чадвар танд хамгийн их шаардлагатай байна вэ? Таны ажилд тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ? Сургалтын сонирхол, дараах сэдвүүдээс алийг нь сонирхож байна вэ? Цаашид ямар чиглэлийн сургалтанд хамрагдахыг хүсэж байна вэ? Суралцах хандлага, сургалтанд хамрагдахыг гол зорилго нь юу вэ? Сургалтанд хэр хугацаанд ямар хэлбэрээр хамрагдах нь танд тохиромжтой вэ гэх мэт. За сургалтын хэрэгцээ, үнэлгээ, зорилго, арга, ярилцлага. За ярилцлагын арга гэдэг нь хувь хүнтэй нэг бүрчлэн ярилцах замаар чанарын гүнзгий мэдээлэл авах арга юм аа. Сургалтын хэрэгцээг тодорхойлох үед ярилцлага нь оролцогчийн мэдрэмж, ойлголт, хандлага, нийгмийн нөхцөл байдал, сэтэл зэрэг нарийн түвшний хүчин зүйлсийг судлах боломж олгодог. Хувь хүмүүсээс гүнзгий мэдээлэл авах, тэдний хэрэгцээг нарийн ойлгох, мөн асуудлыг үндсэн шалтгааныг тодорхойлоход чиглэдэг. Энэ нь хувь хүний түвшинд ур чадварын дутагдал, сургалтын хүлээлт, суралцах хэв маягийг илрүүлдэг. Гүнзгий нарийн мэдээлэл авах боломжтой асуултуудыг нөхцөл байдал тохируулан өөрчлөх, уян хатан байдалтай оролцогчдын сэтгэл хөдлөл, хандлагыг ойлгох боломжтой. Харин цаг хугацаа их шаарддаг, цөөн тооны хүнээс мэдээлэл цуглуулдаг.
Ярилцлагын чанар ярилцлагын ажилтны ур чадвараас хамаардаг талтай. Ажилтан менежер мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан эсвэл бүлгийн ярилцлага хийж болно. Асуултууд нь нээлттэй байх нь оролцогчдыг илүү дэлгэрэнгүй хариулахад дэмжлэг үзүүлдэг. За зөвлөмж. Ярилцлага урьдчилан төлөвлөгдсөн асуултын дагуу гэхдээ уян хатан нөхцөл тохируулан явагдах хэрэгтэй. Суралцагчдын итгэлцлийг хүндэтгэн үнэн бодит хариултыг өдөөн гаргах харилцааг үүсгэх нь чухал. Ярилцлагын тэмдэглэлийг эмхтгэж кодлон ангилж сургалтын шийдвэр гаргахад ашиглана. Боломжтой бол зөвшөөрөлтөөр дуу бичлэг хийж сэдлийг бүрэн тодорхойлох нотолгоо болгон ашиглах боломжтой. За үндсэн зорилгын арга ажиглалтын хэсгээс. Ажиглалт нь тухайн хүний бие даасан гүйцэтгэлд ур чадвар зан үйлийг ажлын бодит нөхцөлд шууд ажиглах замаар мэдээлэл цуглуулах арга юм. Энэ нь юу хийж байгааг бус яаж хийж байгааг судалж тухайн үйлдэл хандлага, биеийн хилэмж, асуудал шийдвэрлэх зэргийг бодит нөхцөлд баримтжуулах дүгнэхэд ашигладаг. Бодит ажлын орчинд ажилчдын гүйцэтгэлийг ажиглаж ямар ур чадвар дутагдaltaй байгааг ажлын гүйцэтгэлд саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэгдэнэ. Энэ нь юу хийж чадахгүй байна гэхээс илүү яагаад хийж чадахгүй байна вэ гэдгийг тодорхойлоход тусалдаг. Бодит нөхцөл байдлын мэдээлэл цуглуулдаг ажилтнуудын далд хэрэгцээг илрүүлдэг. Ярихаас илүү хийж байгаа зүйлийг нь үнэлдэг давуу талтай хэдий ч цаг хугацаа их шаарддаг. Ажиглагчийн субъектив байдал нөлөөлж болно. Ажиглагдаж буй хүмүүс өөрсдөө ажиглагдаж байгааг мэдээд өөрөөр ажиллах магадaltaй байдаг. Ажиглагч нь ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг ажиглаж, гүйцэтгэлийн стандартыг хангахгүй байгаа ур чадварыг тэмдэглэнэ. Жишээлбэл үйлчлүүлэгчтэй харилцах байдал, програм хангамж ашиглах чадвар, тоног төхөөрөмжтэй ажиллах зэрэг болно. Ажиглалтын тэмдэглэл хөтлөх хуудас. Ажиглалтын шалгуур үзүүлэлтүүдийн жагсаалтыг бэлтгэх. Боломжтой бол видео бичлэгээр баримтжуулах. Ажиглалтанд 2-оос доошгүй багш сурагч зэрэг оролцож үнэлгээний нэгжит байдлыг хангасан байх. Суралцагчтай дараа нь ярилцаж ажиглалтын үр дүнд суурилсан санал зөвлөмжийг өгөх нь маш чухал юм а. За, баримт бичиг шинжлэх арга. Баримт бичиг шинжлэх арга нь тухайн байгууллага нэгж албан тушаалын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт тайлан үнэлгээний мэдээллийг системтэй судалж дүгнэх замаар сургалтын хэрэгцээг тодорхойлох арга юм а. Энэ нь байгууллагын дотоод нөөц чадварыг үнэлгээ, төлөвлөгөө, бодит гүйцэтгэл, албан хаагчдын үүрэг хариуцлага зэрэг олон мэдээллийг агуулж байдаг тул үр дүнтэй хэрэгцээтэй тодорхойлоход маш чухал арга хэрэгсэл болдог. Байгууллагын дотоод баримт бичиг тайлан гүйцэтгэлийн мэдээлэл зэргийг судалж сургалтын хэрэгцээг олж тогтоох. Энэ нь байгууллагын төвшин болон ажлын байрны төвшөнд хэрэгцээг тодорхойлоход тустай байдаг. Объектив мэдээлэлтэй ажиллах боломжтой. Цаг хугацаа хэмнэдэг, олон жилийн мэдээллийг нэг дор судлах боломж бүрддэг. Харин зарим тохиолдолд баримт бичигт асуудлын үндсэн шалтгаан тодорхойгүй байж болно. Хуучирсан мэдээлэл байх магадлалтай. Ажил үүргийн хуваар, гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын бүтээмжийн тайлан, үйлчлүүлэгчийн гомдол, байгууллагын стратеги, зорилго зэрэг баримт бичгүүдийг судалдаг. За, хэрэглээний давуу тал нь баримттай хараат бус мэдээлэл тулгуурладаг тул сургалтын төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд хийдэг. Албан тушаал тус бүрийн бодит шаардлага, гүйцэтгэлийн түвшнийг таньж мэдхэд тусалдаг. Үнэлгээ ба сургалтын төлөвлөгөөний уялдаа холбоог хангаж үр дүн илүү баттай хэмжих боломж бүрдүүлдэг. Байгууллагын сургалтын төсөв, зорилго, шалгуур үзүүлэлтээ уялдуулахад тохиромжтой. Баримт бичгийн албан ёсны хувийг баталгаат их сурвалжаас нь авах, судалж буй мэдээллийг ангилж дүгнэлт гаргах загвар бүхий шинжилгээний хуудас ашиглах. Баримтын бүтэц агуулгын уялдаа цагаар нөхөж өгч буй сургалтын үр ашигтай байдлыг үнэлэх, баримттай мэдээллийг ганцаарчилсан ярилцлага ажиглалтай уялдуулж баталгаажуулахыг хэлнэ.